Энэ хог гэдэг асуудлыг ховшлох хэрэгтэй, менежментийн ховшлох хэрэгтэй байна гэдэг асуудлыг яригдчихэж байгаа. Одоо энэ хов жаргалан түүх Ховд аймгаас энэ жил 800 сая төгрөгийн татаас өгсөн. Жаргаланд сум 290 сая төгрөгийн татаас. Нийт тэрбум 90 сая төгрөгийн татаас өгсөн. 57 ажилтнтай эднэр. Урд нь 40-тэй байж байгаад алимаа даргын үед дахиад нэг 19 орчим хүн ажилд авсан гэж байна. Тэгээд цалингийн санд хүрэхгүй татвараа одоо хүртэл төлөөгүй. Тэгээ энэ үрд нь нийлээд одоо 300 гаруй сая оны эхнээс ингээ хагас жил болохоор 300 гаруй сая төгрөгийн ингээд өр авлагатай болцсон явж байна. Менежментийн ховчлолоор энэ хогны асуудлыг зэгцэлж ховшлох боломжтой гэлээ шүү дээ. Хэрвээ ингэхээр ямар үр дүн хүлээж байгаа юм? За бид нар мэдээж хогийг эдгээр үн цэнтэй болгоо. Хогноос та нар бас тодорхой мөнгө олдог бол тийм үү? Одоо тэгээд ингээд гэлгэрүүд төмөр хог хаягдaltaй энийг хангалын ялгадаг энэ систем рүү ороо гэдэг асуудлыг бол ярьж эхэлж байгаа. Мэдээж ховж хижээд гэхэл техникийн бүрэн бүтэн байдлын асуудал бол маш сайн яригдана. Хоёрдугаар эдийн засгийн хэмнэлтүүд үргүү зарлууд багассан ч гэдэг юм ингээ менежментийн шал өөр болоод явчих юм асуудал байгаа. 2023 онд Жаргал сумын иргэдийн хурлаас байгальд хог хаягдал учруулсны төлбөр гэдэг. Одоо та ингээл тэр хогийн самч байд юм гудамжинд хог хаягддаг тий. Тэгвэр хогийн сав руу хийснийхаа төлөө хог дээр аваач тэр чинь ингээ дарж босчсны чинь байгальд учруулсны хог хаягдлын хураамж гэдэг нэг татвар ингээд тэгэхэд сард нэг иргэн дээр 2000 төгрөг ингээд ингээ хуулиараа журмаараа ингээ иргэдийн хурлаас тэр энэ хууль зүйн яамнаас баталгаажуулалт өгсөн юм асуудал явж байгаа. Та бол хог хаягдлын мөнгө төлөхөөсөө гадна зөвхөн байгальд хог учруулсныхаа л татварыг ингээд төлж байгаа 2000 төгрөг ингээд төлөх. Тэгээ энэ журмыг тэгээ ховд аймаг хэрэгжүүлэх юм уу үгүй юм? Ховд аймаг ерөнхийдөө яац журам батлагдаад дөнгөж энэ жил ирсэн юм байна. За энийг бол хэрэгжүүлэе гэж байгаа. Хэрэгжүүлэхдээ бол иргэдээс шууд 2000 одоо та ингээд энэ жил одоо хог хаягдлынхаа 12 сарын гэхэр чи үдөө 24,000 төгрөгөө та өгнө үү гэхээр өгдөг нь хэд байна, өгөхгүй нь хэд байна те. Тэгэхээр энийг бол ер нь цаашдаа бусдын аймагуд бол ингээд тогныхоо мөнгөн дээр давхар хураагаад аваа явуулсан юм шишгүүд байд юм. Тэгэхээр Ховд аймагт нэг 9600 700 өрх байна. Тэгээ энийг ингээд аваад үзэхээр за хүн тодорхой хэмжээнд хуулийн хүрээнд бас байгаль орчиндөө бас цэвэр амьдрмаар байна шүү дээ. Тэгээ бид нарыг ингээд хогтой байна, хогоо цэвэрлгээд ингээд шаардаад байдаг боловч яг энэ асуудал чинь гараад хийх гэхээр төсөв мөнгөн дээр очдог, ажиллах хүчин дээр очдог, менежмент, иргэдийн оролцоо гэдэг ингээд хэрвээ ингээд мөнгөө 2000 төгрөгөөр төлцсөн хүн ч гэсэн бас тодорхой биднээс хоггүй байхыг илүү их шаардаж эхлэв шүү дээ. Энэ хүрээндээ нэг 10,000 орчим одоо жишээлбэл Ховд аймаг Жаргалан суманд нэг 30 гаруй мянган хүн амьдарч. Энийгээ үржүүлээд 2000-аар үржүүлээд их тоо гарах гэдэг. Тэгэхээр өрхийг дундажлаа. 3 за зарим нь 5 ам бүлтэй, зарим нь 2 ам бүлтэй гэдээ үзэхэд за нэг өрхөөс нь 3 ам бүлтэйгээр дундажлаад аваад үзье. Тэгэхээр 6000 төгрөгтэй сард хог хаягдлын хураамж гэдэг. Тэгээд ингээд жилээрээ бодохоор чинь 60 72000 цаас нэг өрх өгөх нь биш зөвхөн хог хаягдлынхаа байгаль учруулсныхаа төлбөр гэдгээр. Тэгээ ингээд тооцоод үзэхээр нэг 9700 орчим өрх гэдээ үзэхээр чинь нэг за нэг 6 700 800 орчим сая төгрөг төвлөрөх юм байна. Тий. Тэрийг хувьд авч байгаа компанида шилжүүлээ. Ер нь хог хаягдлын чинь менежментийн асуудлыг манай хариуцаад аваад одоо явах чадамж биднэрт байна гэсэн төсөл төлөвлөгөөгөө бариад орж ирж байгаа орон нутгад уулзж байгаа компани чухал хэмжүүд байгаа юу? Байна, ганц хоёр явж байна. Хэр үр дүнтэй санагдаж байна? Хэр ирээдүйтэй байна? Бид нар ер нь бол яг судалж байгаа. Одоо тэгээ яг байгаа нөхцөлийг ингээ хараад энэ төсөв ажиллаж байгаа ажилтны оронтоо хоёрдугаар нь ажлын байрны хяналт үнэлгээ гэдэг нь бас сайжгүй хийх шаардлагатай. Ховшлогдоод ирэх юм бол мэдээж та өнөөдөр одоо яг байгаа нөхцөл дээр сая төгрөгийн цалин аваад ажиллаж байгаа бол 50 хүн ажиллаж байгаа бол ховшлогдоод ирэхээр 30 хүн ажиллуулъя танд 3 сая төгрөг 2 сая төгрөг өгье гэж ажилуулна шүү дээ. Хүнд хоёрдугаар тэнд ажиллаж байгаа жолооч нар бас өндөр цалинтай байхгүй бол бид нар маш үнэтэй техник тохиромжууд одоо авчина. Гэтэл эдгээр маань ирээд жолооч муугаас болоод эвдэрхүй гэж. Одоо жишээлбэл хамгийн үнэтэй техник нь 700 сая төгрөгөөр цоошин Герман одоо юу авъя гэж тендер зарласан. Экскаватор авъя гэж хамгийн хүчин чадал сайтай. Гэх чинь одоо тэрийг унах боловсон хүч одоо жолооч одоо байна уугүй юу гэдэг бүх автоматжсан аюутай тий. Гэх чинь иймнүүд байна л да. Тэгэхээр ерөнхийдөө орон нутгаас баримталж байгаа бодлого бол хогны менежментийн асуудлыг хувьчлах асуудлыг л бодож байгаа мэй гэж ойлголоо. Тийм үү? Орон нутгийн өмчт зүйлүүдийг бүгдийг нь хувьчлаа гэж байна. Одоо хүүхдийн паркийг ч гэсэн менежментийн хувьчлалаар өгье гэж одоо яригдчихэв. Тийм үү? Одоо энэ залуучуудын зингэлэгт байгаа нэг том гэр байна.
Эднийг аваа явах чадaltaй хүмүүст нөгчил гэж менежмент явуулчлаа.